Өдрийн мэнд үзэгчтэй бид яг одоо 8 дугаар багийн малчин Балдан доржийн хотноос та бүхэнд багийн даргын цаг ярилцлага хүргэх гээд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаарт маань та бүхэн харж байгаа 8 дугаар багийн цэцэг дарга Аз жаргал оролцож байна. Өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За ажил их байна уу? Сүүлийн хэдэн сар нэлээд сайхан ажил ихтэй байлаа. Таныг ч ерөөсөө ажил дээр барьж авч амжихгүй хөдөө гадаа ингээ малчны хотон дээр л таарах юм. Амар их явж гин үү? Давгаад явж байна. За Азагийн хувьд л одоо багийн дараагаар сонгогдсноос хойш хагас жилийн нүрийг үтсэн байна. Багтаагаас нэлээд дотноссон байх. Саяхан бас 8 дугаар багийн өдөрлөг болсон тий. Өдөрлөгөөсөө хоёулаа яриагаа эхлэх үү. Өдөрлөгт ерөнхийдөө олон малчаа тэр олон өрх оролцов. За өдөрлөгийн ерөнхийдөө уур амьсгал бас ямар хөө байв? Өдөрлөг маань 5 хоногийн хугацаанд 5 газар сайхан боллоо. Нийтдээ ерөнхийдөө нэг 560 иргэн оролцсон байна. Бүртгэлээр иргэн үү? За иргэн оролцсон байна. Өрхөөр тооцож үзэх юм бол нэг 200-аад өрх. Гэхдээ энэ манай хүүхдүүд маань ороогүй тийм тоогоор. Багийн өдөрлөг бол одоо жил болгон олон жил уламжлал болгон зохион байгуулагдаад явж байна. Иргэдийн зүгээс бас гэж хэлсэн. Энэ жилийн өдөрлөг нь яг юугаараа онцлог байсан бэ гэвэл та бүхний өдөр энэ жилийн өдөрлөгөө юугаар нь онцлог болгоё гэж зорж байв. Иргэд бас одоо юуг чинь илүү давмгаалж харсан байна. Энэ жилийн өдөрлөгийн хувьд бол бид эдийн зорсон зорилт бол малчны хотонд яг гадаа нь өөрсөнд нь төрийн бүх үйлчилгээг маш найрсгаар илтгэр хүчүүд очор дараа байхгүйгээр үзүүлэх зорилготой байсан. Энэ маань ч бид эдийн сонсноор сайхан болсон. Бас мөн эмнэлгийн үзлэг маань маш сайхан өргөн дэлгүүр хүмүүд хурж ажилласан гэж бодож байгаа. Юугаа нэмсэн байсан те? Нэг үзлэг шинжилгээнийхээ тоог нэмчихсэн. Тоог нэмсэн байсан. Хуучин бол шинжилгээ нь аймаг дээр очиод гардаг байсан бол энэ жилийн хугацаанд яг тухайн нөхцөлдөө шууд шинжилгээнийх нь хариу гараад мөн давхар эмчнэр маань үзснийхаа дараа эм жороо бичиж өгөөд нөгөөх нь хөнгөлөлттэй үнээр дахиж багийн эмчнэр маань хөнгөлөлттэй үнээр бичээд хажууд нь дахиад шууд залгаад эмийн сан байсан бас давуу тал болж байна. Тиймээс төв эмийн сан маань самтарч ажиллаад шаардлагатай юм аа дахиж аймаг руу орохгүй тухайн газараас бүх үйлчлэгээ зогц байсан илүү сайхан болсон гэж. 5 байгууллага хамтарч явсан шүү дээ. Ямар байгууллагууд яв? Ер нь байгууллагууд нөгөө хэдүүлээ хамтарч багийн өдөрлөгт оролцсон гэхэд хэрхэн яаж хүлээж авсан? Өдөрлийн дараа буцаад нөгөө улсууд чинь нэг үр дүн гэдэг юм гарч байгаа те. Тэр нь бас ямар вэ? Энэ талаараа өөртөө чи ярилцаж амжсан уу? Ярилцсан. Бид ажил дуусаад нөгөө бүх зүйл дууссаны дараа дахиж тайландуудын тооцоо бүх юм гарч байгаа шүү дээ. Тэрийн дагуу бол ерөнхийдөө 5 байгууллага маань Монгол банк оролцсон. Онцгойн газрын онцгой байдал маань оролцсон. Мөн насан туршийн сургацхийн төвөж бас байгууллага маань оролцлоо. Ер нь байгууллагууд маань тэгээд сүүлд нь хам сайтай байна. Дараа жилээс бас дахиж хамтарч энэ багийн өдөрлөг дээр нь хамтарч суугая гэсэн дахиж бусад байгууллагуудаас бас саналууд орж ирсэн. Харин тийм гэсэн тэг уг нь эх жилийн наадам даанч хоол байна да гэдэг чинь эх жил болоогүй байхад л би дараа жил явна шүү гэдэг юм санал аюуг тавиад байна гэдэг юм хэлжсэн. Тэр маань байгууллагууд нэмэхээр сайхан үйл ажиллагаа болж байна. Энд дахиад бидэд хамтраад оролцоо дахиад манайх мэдээлэлээ иргэдэд гадаа нь хүргэе гэсэн маш олон байгууллагууд гарч ирж байгаа. Хойдон тэгэхээр илүү л өргөн үний бүрэлдэхүүнтэй өргөн цар өрөөтэй явах тийм болохоор байна. Энэ жилийн хувьд бол юуны төрийн болон хувийн хвшлийн 9 байгууллага явсан. Нийтдээ бидэд нэг 40-од баруун уртсан цэцэг даргын 5 газрын албан агч нартай нийлээд нэг 40-од хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан. Өмнөх жилүүдэд нөгөө багийн өдөрлөгийг ийм өдөрлөг болдгийм байна. Энд нэг идэвхтэй хитэн ганц нэг айл ч юм уу нэг настай хүмүүс оролцсон болоо гэж бодсон чи ерөөсөө бага одоо нөгөө 8 настай болтоос 80 настай буулууд гэдэг чинь бүхэл хүмүүс ирд юм байлээ шүү дээ тий. Тэгэлгүй байх хэрэгтэй. Одоо манай найрсаг баруурт хөдөөгөө өдөрлөг маань ерөнхийдөө энэ жилийн хувьд 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Манай өмнөх ажилчид маань багийн дарга маань жил болгон зохион байгуулдаг байсан. Тэгээ энийгээ ч энэ ч үднээс малчт маань энэ өдөрлөгт аягүй дуртай. Бүгд ирсэн. Харин тийм байлээ. Болох уу хэдэн өдөрлөг маань болох уу? Бараг л нөгөө баяр наадмаа хүлээж байгаа юм шиг ирд юм байлээ шүү дээ тий. Хуцнараа солиод ирчт юм байна. Гэр бүлэрээ ирд юм байна. Бас нэг худалдаа 8 байвал ингээ хэдэн төгрөгөө кермалаад ирд юм байна тий. Юус аягүй бэлтгэлээ ирд юм байлээ. Үнэхээр сэтгэл хангалуун байсан. Тэгээ нэг талаараа бас тийм бахал да нөгөө иргэдээс нөгөө уулзаад бид нар бас ганц нэг яриа авч байгаа тэгжээсээ бид нар ингээд аймаг руу магадгүй миний шүд өвдөө шүдээ үзүүлэх орноо. Тэгтээ буцаагаад юу гэдэг энэ бусад нөгөө байгууллагууд руу ороо за сонир сайхан юу болж гин нөгөө малчид руу чиглэсэн нийгмийн даатгал юу болж гин ч гэдэг юм уу те
за манай үг сургууль явах гээд байгаа ингэн маань юу болж юм бэ? Ийм нөгөө зав байдгүй. Тэнгүүд энэ ч бүгд байгаа болохоор энэ насраас гараал дараачийн хосрлоо очиж ингэж явсаар хагаад сүүлдээ нөгөө багийн дарагтаа очиод хэлмээр байгаа гомдол байвал хэлээ, санал байвал саналаа авчиж байгаа нь бидэрт айгүй амар байдаг юм аа гэд нэрээ тэр чинь юу юм бэ? Нэг өдөртөл тэр хүний бүх одоо энэ төр болоод хувийн хвшлийн бүх мэдээллийг тэр өгчөж байгаа шүү дээ тий. Ганцхан өдрийн дотор тий. Манайхан ч юм бол малчд маань бол нэг өдрийн хагас аймаг руу ордог. Тэр болгон аймаг дээр 7 хоног чадахгүй. За даамал нь яах вэ гэдэг. Тэр асуудал илүү зүгээр юм да. Та нарын үед бас нөгөө нэг 5 хоногийнхоо турш ерөөсөө аймаг яваад ингээ яваагүй ерөөсөө тийч хонож ажилласан тий. Тэгээд ер нь өөрийн чинь үед бол одоо анхны жил гэсэн үг шүү дээ. Яг ингээд хоногоор ингээ шүнжэнгөө тэр чинь ингээ дараах хэмжээ дууснаа. Дуусангуй чинь бас нэг юм бүжиг таанз яваад байгаа шүү дээ тий. Дээрээ дуусаад бүх юмаа хураагаад бараг 1-2 цагийн үед хамгийн эртээр бодоод тэгж унтж байгаа. Тэгээ өглөө нөгөө 6 цагт босонгуудаа ахаад дараажийнхаа өртөөрөө явж байгаа те. Ингээр ер нь хэр ядарсан бэ? Ямар байсан? Яг анхны жил сайхан бас байхтар ядарсан гэж хэлэхгүй байлгүй. Зүгээр байсан. Хамгийн гол нөгөө иргэдийн уулс зорилго нь биелж байгаа болохоор ажил маань биелж байна. Тэгээд хийж байгаа ажил маань үр дүнтэй сайхан болж байгаа болохоор тэрэндээ урамшаад байна. Зүгээр байсан. Тэгээд нэг юм харсан юм бас ингэж гой санагдсан. Хүмүүс чинь сайн мэнүү даргаа за гэд ингээд юм хүндий. Тэгсэн чинь ингээд нөгөө чамайг хараад байсан чинь ихэнх нь жоохон чамаас нөгөө ахмад усууд юм. За юу вэ дүү? Ажил нь тавлгүй гэдэг юм байна. Үйтэнгийнх нэрэнгүүдээ за яаж ийм найз маа нэрээ ингэсэж хүүхд ингэж байгаа тэгж байгаа гэдэг. Өө их чинь ийм ааруул хийсэн чи амтлаач гэд ингээд идэм байх те. Айгүй ийм найз нь дундаа байх юм аа. Тэгж бид ч одоо тэгж илүү дотн байж ажил бие биендээ илүү тодорхой нээж ярилцаж тийм байх юм да. Тэгж бод би ч гэсэн байхдаа тийм байхыг хичээдэг. Одоо энд ирсэн бас айгүйх ажилтай л явж байгаа. Одоо ард ингээд манай бас баруун уртынхан маань хонь угаалга хийж байна. Энэ яг ямар учиртай хонь угаагаад байна? Арай айлын хонь ирээд угаадаг болсон юм шиг үстэй. Энэ маань юу вэ? Дэлхийн 100 олон улсын байгууллагаас манайхаас санал хүсэл тавиад төсөл бичиж өгөөд Дэлхийн 100 байгууллагаас манай малчтаа 100 сая төгрөгийн санхүүжилттэйгээр хонь юу малжуулах төсөл явагдаж эхэлсэн. 6 сарын 12-оос 20-ны хооронд малчтаасаа материалуудыг бүрдүүлүүлж аваад Дэлхийн зөнгөөс өөрснийхэн зүгээс тодорхой хэмжээний шаардлагууд тавьсан. 200 толгой малаас доош малтай байх, 2-оос дээш хүүхэдтэй байх зэрэг шаардлагуудыг тавиад тэр материалуудыг хойш Дэлхийн зүүн байгууллага руугаа явуулсны үүднээс манайхаас 20 малчныг 20 хургтай хоноор малжуулах тийм буцалтгүйгээр тэр маань ирээд одоо маргааш гэхэд малаад харах гээд малчтай одоо сонгогдсон малчтыг нь уцаар ирж холбогдоод маргааш дуудаад тэрний өмнө малаа бөгнүүлж Дэлхийн зүүн байгууллагын малаа авчираад ирсэн байгаа. Тэгээд малчт нь өгөхөөсөө өмнө бид нар угаалга, туулгалт, эрүүл мэндийн мал эмнэлгийн төлөө эрүүл мэндийн үйлчлэгийг бүгдийг нь хөгжүүлээд дуусч байна өнөөдөр ингээд ажиллана. Маргааш ихэд малчтаа тарахад бэлэн болж байна л гэсэн үг. Ер нь нэрээ хөдөөгөр явж байгаад бас малчид ер нь хийх тэгжээсээ одоо бид нарт хэлээд байх санал юу байх вэ? Ямар зууд турхныг энэ дарга нар аваад ирсэн биш те байгалийн юм боллоо. Одоо тэнгууд буцаагаад бидэрт нөгөө малжуулах гэдэг юм аягүй хэрэгтэй наа гэдсэн. Тэгээ дээрэс нь бас нөгөө ахмад малчид тэгээсэн штэ. Энэ малжуулах ч юм уу энэ төр юм төсөлт ч юм уу ийм хөнгөлөлттэй юмд хамрыг дэнгүүд нөгөө насцаачаад байна. Тэгэд энийг ингээд болиулах ч юм уу энэ дээр нэг арга хэмжээ авах тал юу вэ гэдэг юм байл. Энэ дээр ер нь гас гаргалгаа гэж ер нь байт юм болоо. За яг хуу тухайн нэг бид нар ч юм бол төсөвдөр ингэж тэг юм тавьж чадахгүй байгаа учраас олон улсын байгууллагч гэдэг юм одоо нэгдсэн үндэсний байгууллагч гэдэг юм тийм тусламжийн байгууллагуудаас их хвшлэн гож байгаа. Энэ тусламжийн байгууллагууд болонгот одоо орхин орлого нь тогтворгүй байгаа хамгийн доод түвшний айлуудад өгөө гэсэн байна. Мөн энэ цаанаас гаргаж ирж байгаа юунууд болохоор шалгуур үзүүлэлтүүд гэх юм да тэрний дагуу л явж байгаа. Настай улсуудаа болонгот одоо бас өөрөөсгөл болж байгаа. Настай улсууд маань зарим нь бол тэтгэвртэй ингээд болчихно шүү дээ. Тэнгүүд орлого байхгүй байгаа хэрнээ хөдөө байгаа тэгээд малаа малж байгаа залуу улсууд бас байгаа. Тийм. Тэгэхээр одоо тэр талыг нь харж байгаа. Явандаа бол тэгээд жил болгон энэ зүйлүүд маань энэ малжуулах төсөл маань жил болгон үе шаттай дараатаагаар явах учраас тэгээд одоо малчтай байвал юу хүлээж байгаа. Төвчөртэй хүлээж байгаа. Аль болох чадхаараа та хэвдэг малжуулах гэж байна. Уг нь бол одоо тамийн газраас яг үгүй та хөгшим чинь танд өгөхгүй гэсэн юм бол байхгүй нөгөө цаанаасаа ирж байгаа шалгуур нь тийм байгаад байна тий. Гэхдээ малжуулах яг одоо энэнгээр ингээд дуусчаагүй л бас нэг тендер мендер байгаа шүү дээ тий. Тий тендер маань зарлагдчихад бас нөгөө мал олох нийлүүлэх газар маань болдохгүй байгаа жоох хүлээгдээд дараагийнх нь. Бидний хувьд бол хавраас хойш одоо ингээд
нийтдээ 2 удаагийн малчуулах явагдаж байна. Юунаас консул буюу Бүдэн хятад улсын дорн говьд суудаг нэгдсэн улсын консулын байгууллага маань бас тусалцаа үзүүлээд нэг 5 урагтааны буцалтгүйгээр бас орой айлтгсан байгаа. За нэг одоо энэ 2 дахь нь гээд юм чинь. Одоо цаашлаад намраас өмнө амжуулаад тендерийн компани ороод ирвэл бас нэг дахиад орой айлгын малчуулах. Санаавал болдог үл ер нь бүх айлд өгчмөр байгаа. Уул болдог бол бүгдэнд л өгчмөр. Одоо тэгээд үнэхээр бидний тэр бололцоонууд гэсэн айлуулж чадхаараа л. Тэгтээ бас 8 дугаар баг дээр ч айгүй гоё юм хийгдэж байгаа. Тэр надад бас нөгөө айгүй сонирхоод байгаа, таалагдаад байгаа юм бол нөгөө зохиомжтой хэлтүүлгийг хямдралтай үнээр нөгөө баруун цумынхаа малчтад хийнэ. Малчтын малт одоо хэлтүүлэг хийнэ гэдэг юм зар яваа тэр ажил хийгдсэн тий. Тэгээд нөгөө мэдээж ирэг одоо өнгөрсөн жил бүхэл одоо эд хөрөнгөө гэх юм одоо энэ мөнгө төргөө алдсан усууд чи энэ жил хахаад сүүний чиглэлээ махны чиглэлийг үнэг өндөр үнэтэйгээр өртөгтэйгээр авчирч чадахгүй. Тэнгүүд нь ерөө тэрийг нь 50,000 төгрөгөөр хийгээд өгж байгаа шүү дээ тий. Энэ ажилд ер нь хэдийн хугацаанд бас үргэлжлэв. Ер нь хэр олон малчид хэр олон үнэгээ хэлтүүлэгт оруулав. Энэгүй ажил маань одоо бас явагдчихл байгаа. Ерөнхийдөө 9 сарын хүртэл явагдах юм байна. Дуусаагүй байгаа юм шүү. Дуусаагүй байгаа. Одоогийн байдлаар нэг шахавчгүй баялаг компанитай хамтраад манай хийж байгаа. Шахавчгүй баялаг компаниар 30 гаруй хөхөр одоогийн байдлаар хүмүүсээ хэрэгжээс ирчгээд байж байгаа. Энэ ажил маань ч гэсэн цаашлаа жил болгон өргөдөж явна. Энэ жилийн удаас арай жоох орой эхэлсэн болохоор наадмын амралт бүх юм таарад жоох удаашралтай байгаа. Цаашдаа бол эрт зарлагдаад энэ компанитаа эрт зарлагдаад манайх хамт банк хамтарч ажиллах юм бол эртнээс явж болно гэсэн үг. Арай илүү хурдцтай. Гэтэ сүүл гарахад бас нөгөө компани хийж байгаа бас өөрийн нөгөө мэрэгжлийн юм гэж байгаа тийм зэрэг бас хийгээд илээ шүү дээ тий. Бас өөр бол завтай боломжтой үе байв. Тэгээд энэ төрийн ажил бас их байгаа шүү дээ. Бас ажил маань их байгаа болохоор бас тэр болгооч чадахгүй л. Тэгээд ах нартайгаа санджаад хийж зөндөө хийж өгдөг юм болдог. Тэгээд энэ жил бас нэг ажиглагдсан юм ингэж ярьж байгаа хүмүүс. Одоогоос бараг нэг 10 жил юм уу 5 жилийн өмнө багийн дарга марга байсан хүн юм уу та. Би зүгээр ингээд хайлт дээр хоёр хүний ингээд хов яриаг сонсцیں۔ Тэгсэн чинь ингэж ярьж байна. Хизээ хэтлээ энэ багийн өдрлөгч ингээд зайрамгтай явдаг болцсон. Тэ? Хизээ хэтлээ ингээд дундаа зардаг болцсон. Тэгээ энэ жил чинь эдний баг чинь ингээд юу яагаад штэ зайрамгаа дагуул яваад штэ гэдээсэн. Тэгээд 8 дугаар багийнхан нөгөө айгүй олон иймод үүдийн хэдий цөөхөн байгаа малаа ч гэсэн сүү цагаа эдээсээ авдаг, борлуулдаг гэдгээрээ айлууд айгүйх юм хүмүүсийн нүдэн дээр ил болоод ороод ирлээ. Тэгээ бас танай багийн чи иргэн өөрөө тэр нөгөө нэг зохиомжтой хэлтүүлгийн аргаар сүүний чиглэлийг үнэт болсон тий. Тэгээ тэрнээсээ сүүгээ боловсруулаад тэрнгээрээ зарим гаргаж байгаа. Тэр эдрийг сонсох юм ямар байсан бэ? Таатай байхгүй юу. Налуу зүйл чинь жил ирэх тусам хөгжиж байна. Цааш хүн болгон хөгжиж байна явж байна. Заримгтай бүтээгдэхүүн эцсийн бүтээгдэхүүн болгоод дахиад тэрнгээрээ өөрснөө орлогоо олно гэдэг чинь энэ л хамгийн зөв. Тийм тэгээд найдвартай байсан те энэ ердөөс энэ хотноос хэд нөгөө сүү авчраад энэ ч заримг болоод тэнд хүн идчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр айгүй гоё байсан баг те. Хамгийн эко бүтээгдэхүүн шууд таньчаад гарч. Харин тийм амталж үтсэн үү? Үтсэн биш тэрнгээр 2-3 өдрийн тусал идлээ. Халуунч байсныг хэлэх үү. Одоо ер нь 8 дугаар баг дээр цаашдаа ямар ажлууд хийхдгүү утахгүй өнөө маргаашгүй ингээл наадмын дараа намар гэдэг чинь нөгөө найрсаг баруурт манд хэлж जैन. Тэ найрсаг баруурт дээр 8 дугаар багийн оролцоо юу байх вэ? Танайхаа шин содон юм юу гарах вэ? Нууцалж байгаа, жоорлж байгаа бодсон юм юу вэ? Одоо тохоо хэдэн сюрприз бол гарах байх. Хан ганц нэг хоёр юм биш үү? Ямар ч байсан би гадарлаад байгаа байхгүй. За нөгөө заримгийн сайн бэлэг гоо ороод ирэх юм байна. За буцаад нөгөө нэг хин ихчүүлээ, хэрлээ ихчүүлээ те. За хэрлээ ихчүүл бас нэлээд жорны юм ярьжсэн шүү дээ. Би ийм юм хийх гээд байгаа гэд иймэрхүү малчдууд танад олон биз. Тэр малчтайгаа маш их өргөө үрэтгээр оролцуулна. Маш олон үйлдвэрлээд маш олон хийж байгаа хүмүүс зөндөө байгаа. Ганцхан сүү цагаан эдэлтэх босож үйлдвэрлэлүүдээр ч гэсэн манайхан байгаа. Тэгээд бас нөгөө эцэг малаа сонгосон малаа сайн чанараар нь үржүүлж байгаа хүмүүс маань байгаа. Бид маань ч гэсэн маш өргөө үрэтгээр цар үрэтгээр оролцох байх. Малын үсгэлэн гэж явдаг үү? Үсгэлэн удалтай гэж бас байна. Тэр чи хизээ болох юм. Тэр маань тэр найрсаг бараа урттайгаар цухтаа юун дээр талбай дээр юу болж байхад үсгэлэн болоод болж байхад хөдөө аж ахуйн парк дээр малын үсгэл судалтай бас явагдаж байна. Тэгэхээр ер нь найрсаг энэ жилийн найрсаг бараа урт ер нь хугацааны ер нь одоо жил болон 9-р сард болдог. Тэр 9-р сарын энэ жил ер нь хэднээс хэдэн хоногс нэм топ байна уу? Одоо модор том зарлагдаагүй байна уу? Танай малчдууд байнга оролцдог болохоор ерөөхдөө юмдаа бэлтгэл хэрэгтэй байнга л одоо яг зуны эд үе нөгөө сүү цагаан эдээ боловсруулдаг зүйлээ их эд үе нь болохоор одоо байнга бэлэн байдалтай л байгаа.
Малчтын хувьд бол ер нь ингээл цаг наргүй гэдэг хэрнээ айгүй олон юм хийх юм. Тэ ерөөсөө энэ миний ажил үнээ сайхштай гэдээ орчихгоор үнээ сайгаа цаашаа яаж болох уу гэдэг юм ингээ хөдөлтөөл яваад идэм байх тий. Манайх чинь нэмэгдэж байна. Одоо хэд хэдэн гошоонууд басан байгуулагдаад нэлээд олон гошоонууд үйл ажиллагаагаа явуулж байна, амжилттай явуулж байна. Дээрээс нь бас дундын гошоо гэж дахиж байгуулаад цөүний үйлдвэрт бас нэх гээд. Цөүний үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд нь ирчгээд бас одоо баруун агар парк дээр байгаа. Бид нар маань бас үйл ажиллагаанд их гоё сайхан явж байгаа. Агропарк чинь бас үн төлбөргүй иргэдтэй шууд нөгөө хүссэн. Одоо би энэ чинь танай энэ дээрэл ногоо тарья ингэх юм бол ерөөсө чөлөөтэй нээлттэй байдаг юм байна шүү дээ тий. Агар 100 манай сумын агропарк бол 4 хөлөмжтэй 4 том хөлөмжтэй тэндээ сумын иргэдтэй хөлөмж нь ногоо тарихад өдөр нээлттэй тийм зүйл. Төмсөнс нь ногоо тариалж гэсэн газар нь байгаа учраас тэрээр нээлттэй байна. Аха. 8 дугаар багийн ажлын албыг бас хүмүүсийг сонирхож байгаа байх нөгөө яа тэгэхээр учир нь энэ жижиг бүхэл дарга нар бүгдээрээ шинэ ажлын алба бүгдээрээ шинэ байгаа. Танай ажлын албаны үед ер нь дан залуучууд байдаг гэдгээрээ яг бараг нэг үеийнхэн байдаг гэдгээрээ онцлогтой тий. Тэгэхээр залуу улсуудын алсын хараа ямар байна? Одоо ер нь ажил нь хэр гар нийлж байна? Хэр бие энийгээ ойлгож байна? Давгүй сайхан ажиллаж байна. Дунаа ажлын албач одоо хуучин 2 байсан бол энэ жилээс 4 залуу болж ажиллаж байна. 2 зохион байгуулагч, нэг нийгмийн ажилтан тэгээ миний бие ажиллаж байна. Нийгмийн ажилтан маань болохоор багийнхаа нийгмийн асуудал болон хүүхдүүдийн асуудлыг хариуцаад тулгамдж байгаа асуудал дээр нь зохион байгуулагч бол иргэдэд мэдээлэл хүргэх төрөөс болон бусад байгууллагаас ирж байгаа мэдээллүүдийг иргэдэд хүргэх тийм ажилтай байгаа. Миний хувьд бол тэгээд айлуулах гадуур бус ажлуудаа иргэцээгээ тулж уулзах ажил явах тийм. Одоо бас нэг намрын бэлтгэл ажил, өвлийн бэлтгэл ажлыг танилцах бас одоо ажил маань эхлэх байх 9 сар гаргаад. Тэрний өмнө бол одоо хүүхдийн сургууль цэцэрлэг эхэлж байгаа. Энэ хүүхдүүдийн бүртгэл сургууль тийм ажилтай л одоо байдлаар. Яг ингээд харахад нөгөө нэг баруурт гэдэг энэ байгууллага, баруурт гэдэг энэ хамгийн газар ороод ажиллахаар барууртын ажил зөрн хэр байд юм бэ? Би одоо орж байгаа бүх багийнраас тий. Яагаад энэ ажил чинь ингээд дуусахгүй үргэлжлээд байгаа юм бэ гэдээ одоо дахиад л үргэлжилж байна тий. Тэгэхээр яг ингээд орчингууд нөгөө гаднаас нь харж ирсэн баруурт дотор нь ороод ажиллангууд баруурт хоёрын ялгаа нь яаж харагдаж байна? Буцалсан юм байна шүү дээ. Нэг ажлаас ард нь гарахад дараагийн ажлыг залгаад хүлээж идэг тийм л шүү дээ. Аха. Ямар зав төлөө өгөх юм болсон ч юм. Гэхдээ одоо хийж байгаа ажил маань үр бүтээл нь гоё гарч ирж байгаа болохоор тийм. Шууд харагддаг те гол нь. Тэр нь шууд харагддаг болохоор. Аха. За ингээд их ажлынхаа хажуугаар зав гаргаж бас бидэнтэй 10 хором ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь ажилт нь өндөр амжилтыг хүсье. Хоньны маань нэг угаалга бас өөрийг чинь хүлээж байгаа. Танайд одоо дуусчихна. Баярлалаа. Өнөөдөр би зорж ирээд энэ чи ажил дээр ирээд ярилцлага авсан баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр бид багийн засаг даргын цаг нэвтрүүлгээ ямар учраас хийдэг вэ гэхээр багийн дарга нар маань яг одоо яг юу хийж байгаа, энэ сард юу хийсэн, энэ 7 хоногт юу хийсэн гэдэг мэдээллийг та бүхэндээ илүү багцлж одоо нэг дороос олон хүднээс энэ ярилцлагын цагаа хүргэдэг байгаа. Тэгээд энэ удаагийн маань дугаарт 8 дахь багийн засаг дарга Мөнх хотын Аз жаргал оролцлоо. Баярлалаа.